та нартай дараагийн бичлэгээрээ нойрны талаар хэлж өгнө. Нойр бол би өчигдөр амар гоё юм бодчихсон юу гэж хэлэх гэж л. Бат бих нойр бол дээд зэргийн тансаглал. Иргэн тойронд байгаа хүмүүст маань нойрны дутагдaltaй олон хүмүүс бий болчих. Ялангуяа эмэгтэйчүүдийн донд ч гэсэн. Эмэгтэй хүнд нойроо бүр амар нэг байх хэвээр. Ер нь бол сүүлийн үеийн нөгөө хүмүүс сүүлийн үеийн жаах одоо залуу энтерпренерүүд дөрөж 8 цаг унтах хэвээр бүр чадвал 9 цаг унт гэдэг болсон байлээ. Өмнө нь болохоор бидний харид дээдлийн үеийн одоо залуучууд нойроо хасч амжилтанд хүрдэгсэн бол эцэст нь нойроо хаснараа урт хугацааны одоо оюун ухаанд их муугаар нөлөөлдөг болохыг баталсан байсан. Тийм учраас та нар ямар ч үнцнээр хамаагүй нойроо хамгаалах хэрэгтэй. Өдөр болгон 8 цаг унтаарай над чиг. Унтаарай. Би тэр Gloomy ASMR-ийн бичлэгэнд амар дуртай болсон. Унтаарай. Амар хөр. За унтаарай. Тэгтээ ингэж хэлдэг. Унтаарай. Зарай бодлоо. Унтаарай гэж хэлдэг. Тэр бүр амар relaxing. Баг зэрэг жоохон бүдүүндээ хоолой юм шиг үлээ. Би бол нэлээд одоо high pitched voice ер нь яг чирийнээр ярих юм бол нэлээд high pitched. Бараг хүмүүс наа уцаар ярихаар ээж автаа уцаа өгмөг гэж транд. So Gloomy ASMR-ийн зураарай гэж зүйлээ. Унтаарай. За би одоо юу ярих вэ? Бичлэгээ ер нь бол сүүлийн үед тэрнээр та нарыг аяг удаан хүлээлгэж байгаа учраас магадгүй нэг бичлэг гиман гэл дахин хүмүүс сонсох магадaltaй учраас 20 минутын бичлэгийг хоёроор нь хиймээргүй байна. Ер нь л ASMR бичлэгүүд бол урт байвал зүгээр байдаг. Яагаад гэвэл гадаа машины дуу гараад байна уучлаарай. Яагаад гэвэл ойлгомжтой тийм үү? Тэгвэл 20 минутын дотор унтна гэж баргалгууллаа л да. Тийм учраас ядаж 30 минут ч юм уу тэр хавтаа. Тэгээд миний зөвхөн whisper биш soft spoken байдлыг сонсох хүсвэл коммент бичээрэй. Монголчуудаа бичээрэй. Заяа. За. Би одоо Facebook ер нь бол хаацсан байгаа. Тэгээ мессенжерээ ч гэсэн хамаарлаа. Тэгээ алдчихгүй ажлын шаардлагаар мессенжер бол байхаас өөр аргагүй болдог. So би өнөөдөр ер нь дараа 30 минутын ска саунд хийж бодсон. Газ гэж юм шиг сонсох. Эска. Actually it's орсод бол эсийг юу гэж хэлдэг лээ. За жишээ страна культура ска страна культура эска
Shikamaru-гийн дур бол ерөнхийдөө тийм relax ерөнхийдөө тайван. Гэхдээ толгой нь хоосон биш үргэлж ажиллаж байдаг. Илүү хөдөлгөөн хийх, илүү одоо хүчээ барах дурггүй. Тэгээ өөрийгөө бас тэр залах усул талыг маш мэддэг. Тийм учраас их толгойгоо ажилуулдаг. Толгойгоо ажилуулах төрлийн чадвартай гоо ямар ч тач тооцооллын мастер Тэби Shikamaru Kakashi хоёртай. Одоо нэг л анимашн үзэх болтлоо доо. Гэхдээ та нар ургаа дуртай үздэг анимыг коммент бичээрэй. Би нас бүтэн сая өдөр арай амжаал үзнэ. Би жоохон бата Покемон үзэх амар дуртайсан. Sailor Moon улаан фэн. Наруто Shippuden бүгдийг үзэж дуусгасан. Одоо нөгөө Нарутогийн хүүхд Бурито ч лөө. Сэн санагдаад байгаа. Сүүлийн үеийн анимегийн зураглалтын тухай. Тэгээд дэндүү гоё одоо HD болооч тэр одоо тэрний одоо угаасаа анимашн төгс биш шүү дээ. Тэр ч өчнөө онлайн хийхэд бол ингээл ерөнхийдөө нэг жоохон хангалттай зурдаг. Тэгээ сүүлийн үеийн анименуудын нэлээд нөгөө нэгтрэл сайтай HD форматтай болоод ирэнгүүт тэр бүх төгс биш байдал нь харагдаад ирэнгүүт жоохон өмнөгөөс илүү зураглал надад бол жоохон гологддог. Тэгтээ бүр сайжирч байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол ядаж HD болж байна гэдэг. Цонаны самаа дуртай бас. Та нар Death Note-ыг бол бүгдээ үзчихсэн байгаа хүлний тэмдэглэл. Тэрний ли бол жоохон сайко талтай. Жоохон юугаар. Тийм. Ер нь амар үзээд ирэхгүй байгаа. Дуртай ч гэсэн жоохон дөрүүд нь жоохон эвгүй дөрүүд шүү дээ. Тийм. Өрмөц гихүү. Хамгийн сүүлд би ямар кино үзлээ? Хамгийн сүүлд би амар кино үзсэн. Red Shoes. Улаан түүфэл. Ой би тэр солонгочуудын амар кино жоохон эвгүүлтэй. Солонгочууд өөрсдөө жоохон эвгүй царайтай. Жоохон өсмөсөө сексилэгдэг бүр эвгүй болчтой. Одоо хэдэн минут болж байна? Let me see. 30 минут. Ска. Ой, Shikamaru. За би та нарт нэг сони юм билгүү. Бидний үеийнхэн, Нарутогийн үеийнхэн, биднээс жоохон доош үеийнхэн Harry Potter generation амар ялгаатай. Нэг үг хэлээл нэг Harry Potter-тай холбоотой юм ярьдаг. Тэр нөгөө одоо Monberry-гийн үеийн гэх тэд нар яалтчгүй Нарутогийн үеийн байцгаал Sasuke тэр нөгөө нэг үздэг.
Солонгост 30 минутын бичлэг хийвэ штэ тий. Та нар хэдэн минутанд апплод хийдэг гэсэн гэж 30 секунд би өрөөнөөс гараад 0 руу ороод ирэх хооронд миний бичлэг апплод хийгддэг байсан гэж боддоо. Яа, тийч бодохоор бүр Солонгос руу явмаар санагдав. Иймэрхүү юм одоо залуу хүмүүс ялангуяа юм одоо интернет удаан байх нь бүр амар удаашруулт юм билээ. Яг гоо манайд бол бичлэгний одоо play time бол нэг амар удаан биш л дээ, харьцангуй гайгүй нэг хүлээгээд байдаггүй. Upload time гэж байдаг. Тэр бол үнэхээр удаан. Upload time буюу одоо интернетэд байршуулга